Сайн байцгаана уу? За энэ удаад амьсгалын хяналтын хамгийн хэцүү хэсэг болох уушгины урсгал эзлэхүүн даралтын талаар ярих болно. За ер нь унтуулгын аппаратын дээр байгаа энэ дэлгэцэн дээр гардаг даралтууд болон урсгал эзлэхүүн бусад даралтуудыг хянахад бол хамгийн хэцүү байдаг ба энэ нь уушгины үйл ажиллагааг ямар байгааг нөхцөл байдлыг бол шууд илэрхийлж байдаг. За хэвийн физиологийн механизмыг ярих юм бол уушгины үйл ажиллагааг уушгины нийт анатомийн бүтцийг бол дамжуулах болон уушгины хийн салцаа явуулах гэсэн гэж хуваадаг. Гэхдээ яг механик процессын үед бол энэ тодорхой эсэргүүцлийг даавах даралт болон урсгалын үндсэн тогтолцоо байж байдаг. За бид нар бол яг өрөөний агаарыг аливаалын түвшинд хийн салцаа явуулахад маш чухал урсгал болон даралтын зөрүүн дээр энэ процессууд нь явагдаж байдаг. Энэний эцсийн дүндээ бол тодорхой нэг даралтын зөрүүн дээр бид нэр хийн салцаа явагдаж байна гэж үзэж болно. За энэ нь бол байгалийн Бойлийн хуулиар бол зохицуулагдж байдаг. Өмнөх сэдвүүд дээр яригдж байсанчлан Бойлийн хууль гэдэг бол тодорхой нэг даралтын дээр эзлэхүүн бол уруу хамааралтай байна гэж үзэж байгаа. Энэ даралт ихтэй байхад эзлэхүүн бага байна. Бага даралтай байхад эзлэхүүн их байна гэх мэтчлэн бол хуулийнхаа дагуу байдаг. Орчин үеийн унтуулгын аппаратууд болон амьсгалын аппаратууд дандаа энэ хуулийн дээр зархигддаг учраас ер нь бол Бойлийн машин гэж нэрлэгдэх нь түгээмэл байт юм байна. За амьсгалын үйл ажиллагаанд бол зөвхөн парахими, уушгины парахими эдүүд оролцдоггүй. Булчингийн тогтолцоо дээрээс нь бидний уушгины үйл ажиллагааг зохицуулах төв гэж байгаа. За ерөнхийдөө бол яг хамгийн чухал оролцдог булчингийн хувьд бол үрцөө бол цээжний эзлэхүүнийг өөрчлөхөд айгүй ач холбогдолтой ихэнх хувийг эзэлж идэг. За дээрээс нь C3-аас C5-ын түвшинд френик нервээр дамжуулаад бид нар амьсгал авалт гаргалтын үед өөрчлөлт эзлэхүүнийг авах гаргах процессыг бол хийж байгаа. За хэвээндээ бол бид нар амьсгал авалтын процесс бол дандаа тийм идэвхтэй процесс гэж үүдэг. Энэ идэвхтэй процесс буюу Бойлийн хуулиар илүү тайлбарлах юм бол гаднаас бид нар тодорхой хэмжээний эзлэхүүнийг авахад энэ alveolar pressure буюу атмосферын pressure гэж нэрлэж болно. Энэ эзлэхэн учраас энэ байгаа тохиолдолд бол даралт бол буураад гасах 1 см усны баганд болж байдаг. За мөн дагаад pleural pressure бол өөрчлөгдөд энэний дүнд бид нар агаарыг даралтын зөрүү үүсгэж амьсгал авах процесс явагдаж байгаа. Амьсгал гаргалтын хувьд бол харьцангуй пассив процесс учраас бол тодорхой хэмжээгээр эзлэхүүн гарахад даралт ирээд хэвийн байдалд орох гэх мэтчлэн энэ зохицуулгаар бол хэвийн амьсгалын процесс бол явагдаж байгаа. За тэгвэл одоо бидний энэ унтуулгын аппарат болон амьсгалын аппаратын дээр байгаа энэ процесс өөрөө юу юм бэ гэхээр дандаа даралтын амьсгал вентиляц явагдаж байгаа хэлбэр. За одоо хэвээндээ бол бид нэр сөрөг intrapleural pressure бол сөрөг байгаа учраас агаарыг сорох бүдүүлгээр хэлэх юм бол сорох механизмаар ажиллаж байгаа. Гэтэл өмнө нь бол ийм төмөр уушиг гэж бүтээгээд энэ доторх нь дандаа ийм сөрөг даралттай үүний үр дүнд агаарыг механикаар амьсгалуулах нөхцөл нь бол юм байж ирсэн байна. Одоо бол дандаа эрэг даралтаар амьсгалуулдаг. Эрэг даралтаар амьсгалуулснаар эрэг даралтай учраас амьсгалын даралтын зөрүү үүсээд бид нэр тухайн хүний уушгийг удирдах боломж бол арай энгийн хялбар болсон гэсэн үг. За тэгвэл энэхүү Миллерийн ном дээр бичигдсэнээр бол энэ тодорхой нэг даралтын зөрүү гэж яриад байгаа зүйл чинь ямар даралтуудаас үүсдэг вэ гэхээр энэ эсэргүүцлийн даралт. За тэгээд уушгины өөрийнх нь үүсгэж байгаа даралт, мөн инерцийн даралт гэсэн энэ гурван зүйлийн үндсэн дээр байгаа даралт нь хийн урсгалын энэ хөдөлгөөнийг хийглэхэд байна гэж үзэж байгаа. За энэ дээр илүү тайлбарлах гэж оролцсон. Ер нь амьсгалын дээд замын эсэргүүцэл бол энэ даралтыг үүсгэж байна. За тэгээд эдийн даралт байгаа. Инерцийн даралт буюу цээжний хөдөлгөөний үр дүнд үүсэж байгаа энэ инерцийн даралт нь өөрөө нийлээд нэг даралтыг үүсгэж энэ амьсгал авах гарах процессыг бол явуулдаг байх нэ. За мөн бид нар яг хэвийн механизмын үйл ажиллагаан дээр суйрлаад даралтын зөрүүнүүд дээр ямар процесс болж байгаа гэдгийг заавал мэдж байх ёстой. За хэвээндээ бол мэдээж airway opening pressure буюу атмосферын даралт 760 мм мөнгөсний баганд байдаг. За тэгвэл аливаа дотор байгаа даралт бол мөн адилхан 760 мм мөнгөсний баганд байдаг байгаа. Харин intrapleural даралтын хувьд гэх юм бол энд 755-аас 756 мм мөнгөсний баганд байдаг. Энэхүү alveolar pressure-ыг бид нэр 0 гэж үзээд intrapleural-ыг бол байх юм бол энэ нь хасах 4 см усны багатай
мм мөнгөсний багантай тэнцдэг. Тэгэхээр энэ процессын дүнд бол амьсгал авах гарах процесс явж байгаа. За дээрэс нь одоо elastic recoil гэдэг байгаа. Энийг бол яг уян харимхай чанар гэж орчуулах юм уу? Энэ бол дандаа уушиг бол өөрөө энэ уян чанарууд дандаа дотгошоо чиглэлтэй байдаг. Харин цээжний ханых бол дандаа гадагшаа чиглэлтэй байдгаа гэдгийг харуулсан байна. За тэгвэл энэ бидний яг одоо механикаар энэ амьсгалыг удирдах байгаа үед бол хамгийн чухал мэдэх ёстой зүйлүүд нь энэ даралтын зөрүүнүүд байдаг. За transrespiratory pressure буюу энэ даралтын зөрүү бол уушиг болон цээжний хөндийн даралтын зөрүү гэдэг. Тэгэхээр энэ дотор байгаа альвеолын pressure болон атмосферийн даралтын зөрүү гэсэн үг. Энэ бол хэвэндээ 0 мм мөнгөсний баг. Харин transpulmonary pressure гэдэг бол өөрөө одоо уушигны өөрийнх нь хадгалж байгаа тэр даралт байгаа. Энэ даралтыг олохын тулд атмосферийн даралтаас одоо энэ intrapleural pressure-ыг хасах буюу 0-оос хасдаг нь хасах 4 мм мөнгөсний багнаар бодохоор энэ бол нэмэх 4 мм мөнгөсний багнуудыг хэвэндээ. Харин цээжний хааны өөрийнх нь хадгалж байгаа даралт бол transthoracic pressure байгаа. Энэ нь плеврийн даралтаас атмосферийн даралтыг хаснтай тэнцүү буюу хасах 4 мм мөнгөсний баг гэдэг. За мөн driving pressure гэж байгаа. Энэ бол хөтлөх даралт. Энэ бол яг уушигны өөрийнх нь барьж байгаа даралт гэсэн үг. Энэ бол flat даралтаас pip даралтыг хаснтай тэнцүү байдаг. Энэ даралтуудыг мэдхэн өөрөө ямар ач холбогдолтой вэ гэхээр transthoracic pressure бол энэ яг уушиг болон цээжний хөндийн барьж байгаа даралт учраас энэ даралтууд эсэх багасах нөхцөлд ямар шинжүүд илэрх, ямар нөхцлүүдэд бид нэр энэ даралтын өөрчлөлт илэрч болохыг мэдэх боломжтой гэсэн үг. За түрүү хэлж байсанчлан transpulmonary pressure гэж байгаа. Ер нь бол transpulmonary pressure гэдэг бол өөрөө яг уушигны өөрийнх нь барьж байгаа даралт учраас энд ямар нэгэн атлагтац юм уу эсвэл бусад өөрчлөлтүүд гарахад бол эсэх багасах нөхцөл бол бүрддэг. Гэхдээ энийг хэмжихэд бол бас одоо тусгай non-invasive аргаар хэмждэг. Энэ нь болохоор улаан хоолойд баллон pressure байрлуулад non-invasive байрлуулах нь өөрөө энэ одоо intrapleural pressureтэй хамгийн төхөж очдог. Тэгэхээр атмосферийн даралт болон энэ esophageal balloon pressureтэй харьцуулаад transpulmonary pressure-ыг гаргаж ирдэг. Тэгэхээр энэ бол одоо амьсгал гаргалтын төгсгөлд ирэх даралттай байгаа юу? Эсвэл бол тодорхой хэмжээгээр одоо атлагтаз уушигны атлагтаз босноо гэх мэтчлэн аягүй ач холбогдолтой эсэх багасах нөхцлүүдийн хувьд бол энэ transpulmonary pressure-ыг хянахын тулд энэ баллоныг ашигладаг байна. Энэ баллон нь болохоор тодорхой одоо pressure transducerтэй, тэгээд air injectionтэй, тэгээд улаан хоолойд ингээд байрлуулснараа бид нэр хянах боломжтой байдаг. Яагаад энийг хянаж байгаа шалтгаан нь бол мэдээж одоо alveolar болон intrapleural-ийн зөрүүн дээр үүсэж энэ гадруугийн таталцны хүч уушигны цуцангийн өөрийнх нь тэлж байгаа тэр чадрыг үнэлэх гэж байгаа. За ерөнхийдөө бол даралтын зөрүүн дээр байна гэдэг чинь түрүүний бойлын хуулиар одоо ойлгогдож байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор амьсгал авалт гаргалтын процессыг илүү ингээд энгийнээр тайлбарлахыг хичээж байгаа. За ерөнхийдөө бол амьсгал авалтын үед болохоор бид нэр урсгал нэмэгдээд одоо амьсгалын зам руу орж байгаа тэр урсгал нэмэгдэж эхэлнэ гэсэн үг энд. Нэмэгдэх график харагдаж байна. Тэгэхээр амьсгал авалтын үед tidal volume-оор бид нэр эхний ээлжинд ингээд амьсгал авах процесс явж байхад эсрэгээрээ pressure-ууд буурч идэг. Бидний одоо alveolar pressure буураад хасах руу төгж байна. За тэгвэл intrapleural pressure бол бүр хасах руу төгдөг. Яагаад гэвэл амьсгалын идэвхтэй процессын үр дүнд эзэлгүүн нэмэгдэхэд дарал буурах процесс явагдаж байна. Эсрэгээрээ амьсгал гаргалтын үед эсрэгээрээ байгаа энэ процессыг бол ингэж энэ график аягүй дэжгүй харуулсан юм шиг санагдаад. За тэгээд түрүүний хэлсэнчлэн transrespiratory pressure гэж үеийн, transpulmonary pressure гэж үеийн, за pleural pressure аягүй чухал байдаг гэх мэтчлэн. За ер нь бол transpulmonary pressure болон transrespiratory pressure-ийн үед одоо тархалтай байх, хэвлийн тархалт ихтэй байх, эсвэл бол ялангуяа transpulmonary pressure-ыг 4 мм мөнгөсний багаан дээр сайн барьж авах хэрэгтэй. Ер нь дурангийн хаалгааны үед 30-аас 45 градусын хэд одоо толгойг буулгах, Trendelenburg reverse Trendelenburg ингээд steep Trendelenburg ингээд байрлуулахад бол энэ даралтанд маш их нөлөөлнө. Энэний улмаас уушигны үйл ажиллагаа алдагдах эрсдэл байх боломжтой байдаг юмаа гэдэг зүйлүүд байх хэрэгтэй. Тэгээд ямар үед яаж удирдах гэдэг нь аюул чухал. Одоо яг дурангаар орж байгаа хэвлийн хийлсэн ийм хаалганы үед тодорхой хэмжээгээр даралтаар удирдах нь харьцангуй зүйтэй. Тэгэхээр даралтаар одоо pressure control ventilation, volume control ventilation үед barotrauma, volume trauma үүсгээс сэргийлээд бид энэ даралтыг хянах хэрэгтэй гэж үздэг юм байна.
За дараагийнх нь энэ driving pressure гэсэн байна. За энэ ялангуяа энэ үзүүлэлтэр бол volume control ventilation явж байхад бол одоо pressure wave дээр ийм график харагдана. За энэ графикийн хамгийн оргил хэсэг нь бол peak pressure. За тэгээ plateau pressure харагддаг. За түүний доор болохоор эерэг даралтаар амьсгалж байгаа учраас амьсгал гаргалтын төгсгөл дэх эерэг даралт байгаа. Тэгэхээр driving pressure гэдэг бол гол зорилго нь альвеолыг нээлттэй байж хийн солилцоог чөлөөтэй явуулахад чиглэсэн хөтлөх даралт гэж нэрлэдэг. Монголоор бол хөтлөх даралт гэж орчуулдаг. Энийн үндс нь плат даралт, одоо үндс нь томьёо нь бол плат даралтаас пеп даралтыг хасантай тэнцв. За хэвээндээ бол driving pressure-ыг ер нь бол одоо уушгины үйл ажиллагаа хэвийн явуулах, хийн солилцоог хангалттай явуулах зорилготойгоор энэ даралтыг тодорхой нэг 13-аас 15 см усны баган дээр барьж авах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр энэ нь болохоор одоо жишээлбэл 15 см усны баганаас дээш ингээд барих нь өөрөө хаалганы дараах уушгины хүндрэл болон морталитеттэй шууд ихсгээд энэ нас баралтыг нэмэгдүүлээд байна гэдэг судалгаанд хүртэл байдаг. Тэгэхээр ер нь бол одоо ном болгон дээр янз бүр байж болох боловч ер нь бол 14-өөс 18 см дээр уушгины driving pressure-ыг барих нь өөрөө одоо цуцлангийн гэмтлээс сэргийлнэ. Түүнээс дээш барих нь матхит хилэгдэл болоод байна гэсэн. За плат даралтыг 30 см усны багнаас бол бага барина гэх мэтчлэн одоо lung protective одоо протокол барьж явдаг гэсэн. Тэгээ ялангуяа энийг бол одоо артсын үед юм уу, сепсисийн үед эсвэл уушгины одоо уушгины одоо үйл ажиллагааны алдагдaltaй байгаа энэ үеүүдэд бол driving pressure-ыг барих нь айгүй ач холбогдолтой хийн солилцоо явуулаад уушгийг гэмтээхгүй байх нөхцөлийг бол бүрдүүлж байдаг. За ер нь бол артсын үед driving pressure-ыг барих, хөтлөх даралтыг барих гэдэг удирдамжууд бол зөндөө байдаг. За жишээлбэл энэ дээр predicted body weight дээр 6-9 мл/кг-аар tidal volume-ыг бариад яваад driving pressure-ыг хянаад явхад 14-өөс дээш 18 см усны багнаас дээш байна уу? За тэгвэл энэ одоо тархалтай одоо хэвлийн даралт ихтэй байна уу? За гипокси байна уу гэдгийг хараад үнэхээр байвал бид нэр transpulmonary pressure-ыг ер нь 15-20 см усны багнаас байх барья гэх мэтчлэн юм протоколууд байдаг байна. За тэгээд ер нь бол уушиг хамгаалах одоо стратеги болгож жишээлбэл одоо эзлэгүүнээ багасгах, амьсгалын эзлэгүүнээ багасгах гэх мэтчлэн одоо аргуудыг ашигладаг байна. Тэгээд driving pressure-ыг барих, ялангуяа хэвлийн хийлж байгаа, хэвлийн хийлж дурангийн хаалгаа орж байгаа үед бол энэ driving pressure-ыг барих нь аюул ач холбогдолтой байдаг. За дараагийн чухал одоо ойлголт нь compliance байгаа. За compliance-ыг бол монголоор тэлэх чадвар эсвэл бол уян сонирхай чанар гэж янз бүр орчуулсан байт юм лээ. За ер нь бол compliance гэдэг бол уушгины compliance болон chest wall compliance гэж хоёр хувааж болно. За уушгины compliance-ийн хувьд хэм бол энэ compliance гэдэг нь өөрөө тодорхой нэг даралтан дээр байгаа тэр эзлэгүүнийг compliance буюу уушгины тэлэх чанар гэж нэрлэнэ. За уушгиных бол transpulmonary pressure дээр байгаа тэр уушгины эзлэгүүн. Энэ хэвийн хэмжээндээ 150-аас 200 мл/см усны багана гэдэг. Харин chest wall-ийн хувьд гэх юм бол 200 мл усны баганд байдаг бөгөөд энэ нь transthoracic pressure-ыг chest volume дээр харьцуулсан харьцаа байдаг гэж үздэг. Тэгэхээр энэ хоёрыг нэмээд нийт compliance бол гарч ирдэг гэсэн үг. За энэ график дээр бол одоо түрүүний мөн л одоо амьсгал авалт гаргалтын үеийн intrapleural pressure-ыг өөрчлөлт болон уушгины эзлэгүүний өөрчлөлтийг харуулж байна. За compliance-ыг бол одоо static compliance болон dynamic compliance гэж хоёр ангилдаг. Static compliance дээр бол цээж болон уушгины compliance-ууд ороо явждаг. Dynamic compliance дээр одоо цээжний ханийн уян сонирхай чанар, уушгины уян сонирхай чанар дээр амьсгалын замын эсэргүүцэл болж энэ dynamic compliance болно гэсэн тодорхойлолтууд байдаг. За мөн одоо elastic resistance гэж байгаа. За энэ нь бол гол ойлголт нь юу вэ гэхээр surface tension байгаа, force байгаа, гадруугийн таталцлын хүч. Ер нь уушгины үйл ажиллагаа бол дандаа ийм таталцлын хүч дээр тогтож байгаа. Энэний дотор талд surfactant-тай байснаар энэ амьсгалын зам нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үздэг. За positive airway pressure-ийн хувьд юм бол энэ эерэг даралтаар амьсгалуулж байгаа тохиолдолд бол одоо ялангуяа зарим одоо lung protective протоколууд дээр бол 5 см усны багантай байж амьсгал хийн солилцоо бүрэн явуулах нөхцөлийг бүрдэж болох юмаа гэх мэтчлэн бичээстэй байдаг. За энэ эерэг даралтаар амьсгалуулж авах үеийн график дээр пик даралт нь харагдаж байна.
пик даралт болон плат даралтын дунд байгаа энэ хэсэг бол airway resistance pressure. За харин пик даралт, плат даралт болон энэ PEP даралтын хооронд явж байгаа энэ хэсэг бол alveolar compliance pressure. Гэт энэхүү одоо энэ графикаас бол airway resistance pressure болон compliance pressure дээр бол хараад явах боломж байгаа. Энэ дээр үндэслээд бид нэр driving pressure нь ямар байна, за airway pressure нь ямар байна, амьсгалын замд үзүүлж байгаа эсэргүүцэл нэмэгдээд, агаарын даралт нэмэгдээд байна уу гэх мэтчлэн хараад унших боломжтой байдаг. За энэ бол яг алтын стандарт болох volume controlled ventilation явж байгаа үеийн график харагдаж байна. За хэвэндээ бол одоо амьсгалын замын эсэргүүцэл flat pressure, peak pressure-ыг бол харж байна. Энэ нь тодорхой нэг урсгал үүсгэж байгаа. За тэгэхээр тайлбарт амьсгалын эзлэгүүний авах нөхцөл бүрддэг байна. За ер нь бол амьсгалын замд байгаа нийт эсэргүүцлийн олыг гэвэл пик даралтаасаа плат даралтыгасаад амьсгалын замын эсэргүүцлээ тодорхой одоо урсгалд харьцуулсан харьцаа нь нийт эсэргүүцэл болж өгнө гэсэн томьёо бас байдаг. За энэ дээр бол одоо эсэргүүцэл нэмэгдэх ялангуяа одоо агаар дамжуулах замын нарийслаас болоод эсэргүүцэл нэмэгдсэн тохиолдолд юм өөрчлөлтүүд бол харагдана. За харин энд бол pressure control ventilation харагдаж байна. Энэ графикуудын бол ялгаатай. Тодорхой нэг даралтан дээр барихад одоо эзлэгүүн орох нөхцөлөөр бүрдэж байдаг. За энэ дээр одоо ямар ялгаа байна вэ гэхээр бид нэр volume control ventilation явж байгаа үед бол pressure-ыг хараад баротрома үүсгэж сэргийлнэ. Харин pressure control явж байхад эзлэгүүн хит их орох эсвэл эзлэгүүн янз бүр орох нөхцлүүд бол бас бүрддэг. Энэтэй холбоотойгоор volume trauma үүсэх эрсдэлтэй байдаг учраас эдгээр графикуудын ач холбогдол нь хэвийнэ мэдээд графикуудын өөрчлөлтөөс үндэслээд бид нэр шийдвэр гаргадаг байна. За ер нь бол ихэнх мониторууд ер нь бол дандаа volume control юм уу pressure control ventilation бол байдаг. Одоо ч гэсэн байдаг. Орчин үед болохоор одоо энэ flow control ventilation гэдэг зүйл бас гарч иржээ. За volume control дээр дөрвөлсөнчлэн volume control-оор нэг л одоо volume-оор ингээд удирдах байхад тодорхой хэмжээгээр даралт нэмэгдээд баротрома үүсэх эрсдэлтэй байдаг. Харин pressure control-оор удирдах байхад бид нар даралтын тодорхой хэмжээгээр удирдаад явж байгаа ч гэсэн одоо хангалттай хэмжээгээр tidal volume орохгүй янз бүр орох таргет хэмжээндээ хүрэхгүй байх нөхцлүүд үүсэх эрсдэлтэй байдаг буюу volume trauma үүсэх эрсдэлтэй. Энэний дүнд энэ хоёр амьсгалын эцсийн дүнд бид нэр одоо амьсгалын замыг болон альвеолыг гэмтэх эрсдлүүд бол нэмэгдэгэ. Мөн эдгээр зөвхөн энэ хоёр мод биш маш олон модууд бол гарсаар байна. Энэ нь уушиг альвеолах гэмтэхгүй урсгалыг зохицуулж өгж байгаа одоо модууд бол гарсан байдаг. За харин одоо бол энэ flow control ventilation гэдэг зүйл байна. Энэ нь бол амьсгал авалт гаргалт нь бол яг л нэг байна. Тэгэхээр амьсгал авалт гаргалтын үед тэр хоригд үүсэж байгаа тэр энерги нь одоо энергиэс үүдэлтэй тэр уушгины гэмтлийг бууруулах зорилготой энэ flow control ventilation гэдэг зүйл гарсан юм байна. За энэ доорх судалгаанаас илүү дэлгэрэнгүй уншаараа их сонирхолтой амьсгал авалт гаргалтын одоо урсгалыг яг нэг жигд болгочих юм бол энд ямарч одоо энергиэс үүдэлтэй урсгалаас үүдэлтэй ямар нэг гэмтэл учруулахгүй гэж үзэж байгаа. Ер нь бол орчин цагт бол low flow ventilation-ыг удирдах одоо чиг хандлагатай байсан бол одоо бол flow control ventilation гэж юу вэ гэдэг талаар бас гарсаар байна. За одоо ихэнх аппаратууд бол volume control ventilation, pressure control ventilation дээр байдаг. Гэтэл энэ flow control ventilation-ийн хувьд бол энэ Evon гэдэг энэ device-ийн тусламжтайгаар амьсгалуулах шаардлагатай юм байна гэж ойлгосон. Ер нь бол энэ компаниас ингээ патенттэй гаргаж ирж байгаа учраас энд амьсгал авалтынхаа одоо амьсгал авалтынхаа одоо урсгалыг бол нэг байх юм бол уушиг хамгаалах нөхцөл бүрднэ гэж үзсэн байна. За бас нэгэн одоо уушгины хяналтын бас нэгэн одоо харах ёстой зүйл бол дүр санчилгаа байгаа. За ультрасонограф. За бид нар уушгины үйл ажиллагаа болон яг хаалганы дундуур үеийн хяналтад бол заавал багцын шинжилгээнүүд бас ач холбогдолтой. Энэ практикал давуу талтай, одоо үн багтай, ялангуяа энэ ихтэй шинжилгээний тэгээд одоо радиашн ямар нэгэн нөлөө байхгүй. За тэгээд маш хурдан хугацаанд онцлох шаардлагатай
өвчнүүдийг бол pneumothorax болон бусад өөрчлөлтүүдийг pleural effusion байна уу, эсвэл lung одоо нэвчтэс байна уу гэх мэтчлэн зүйлүүдийг бол хамгийн түрүүнд мэдээлжүүлэх юмч бол таньдаг байх хэрэгтэй байна. За энэ үүнийг танихын тулд энэ point of care lung ultrasound буюу focus гэдэг ойлголт бол бас нэлээд олон сургалтуудад байдаг, янз бүрийн сургалтуудад байдаг. За энэ бол түргэн хугацаанд бид нэр фокуслаад уушгины үйл ажиллагааг уушгины одоо хүнд хэлбэрүүдийг бол ялган онцлох аргачлал байдаг. За энд бол нийтдээ 8 зон дээр эсвэл 12 зон дээр яхаа байрлуулад тэгээд билатерал хэмжилт хийгээд одоо уушгины үйл ажиллагааг хэмжих боломжтой гэсэн үг. За жишээлбэл зарим янз бүр байна. Гэхдээ энэ бол номнууд дээр янз бүрээр бичигдснээр бид нар яг эхоны хяналтын пробо өөрсдөө яаж сонгоос бол шалтгаална. За энд бол зүрхний проб сонгоод харуулж байна. Баруун талдаа бид нэр илгэн хараад энэ диафрагм хараад энд бол тодорхой хэмжээгээр өөрчлөлт байна уу гэдгийг харах гэж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг харна гэдэг одоо поинтуудыг л өгч зорилготой гэсэн. За илэг, за spine болон диафрагм энд бол тодорхой одоо pleural effusion байх юм бол нэг нэлийн шингэндээ харагдана. За энд одоо өөрчлөлтийг харуулж байна. Pleural effusion байх юм бол pleural fluid байх одоо шингэндээ байх юм бол ингэж харагдана гэх мэтлэн. За зүүн талдаа болохоор дэлгүүний хамгийн тодны харагдж байгаа хэсэг бол үрц. Тэгээд бид нэр шингэн байгаа хэсгийг харах боломжтой байдаг. Ер нь бол нөгөө дурсын юм шиг бол нарийн бол ингээд хараа тийм байна, юм байна гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ мэдээлжүүлгийн эмчийн хувьд яаралтай төвшөнд бид нэр яг хаана пробо тавиад хараад ямар одоо өөрчлөлтүүд илэрч байгааг хараад уушгины үйл ажиллагааг давхар хянаад явах боломжтой байдаг гэсэн үг. За тэгээд саяных бол одоо баруун болон зүүн талдаа сугны дунд болон сугны дунд шугамаа эсвэл доошоо байрлуулад пробо байрлуулад харагдчихээн. За бид нэр яг харах хамгийн чухал зүйлүүд бол яг хавиргаа хараад энд normal sliding харагдаж гин үү гэдгийг сайн харах хэрэгтэй байдаг. No sliding харагдаж гин, энд sliding харагдаж гин тий. Энэ ойлголтуудыг хараад уушгины үйл ажиллагааг ингээд маш түргэн хугацаанд одоо онцлох шаардлага биднэрт гардаг байна. За энд болохоор одоо байрлуулсны энд өрцний харагдаж байна. Тэгтэл pleural effusion ийм их байх хэмжээний тий. Тэгээд уушгины альтлагдаад басан байна гэх мэтчлэн маш хурдан хугацаанд пробо байрлуулад харах боломжтой practically арга байх нэ. За бид нар хамгийн түрүүнд харах зүйл бол одоо 8 зонд 8 байрлуулна гэсэн латерал anterior болон posterior хэсэгт байрлуулна. Хэрвээ бид нэр supine position байгаа бол дээр 2 цэжин дээр байрлуулаад доор одоо хажуу сугны дунд шугамаар бол байрлуулаад тэгээд pleural line байна уу, A line харна гэсэн үг. За хамгийн түрүүнд энд одоо ribs буюу хавиргаа харчаад түүний хамгийн ихнийх нь болохоор pleural line байгаа. Энэ pleural line-аас доошоо гарч байгаа энэ хөндлөн зураасыг бол A line гэж нэрлэдэг. Эдгээр бидний одоо гол point-ууд гэсэн үг. A line-а харлаа, окей. За тэгвэл дараагийнх нь шулуун байгаа энэ процесс, энэ line-ыг болохоор B line гэж нэрлэдэг. За supine дээшээ харсан байралтай байгаа тохиолдолд бид нэр хаана пробо байрлуулах талаар харагдаж байна. Ер нь бол шулуун даачиг ашиглаад харахад бол аюул ач холбогдолтой байж болно. За хажуугийн байрлалаар харах гэж байгаа бол одоо саяны тэр энэ дүрслүүдийг болохоор Stanford-ийн Merison гэдэг YouTube сувгаас би ингээд авсан. Тэгээ энэ дээр болохоор ингээд тайлбарлахдаа ер нь бол тухайн эмчийн практикл байдаг. Гэхдээ ер нь бол одоо пробыг яаж сонгохоос тухайн хүний л сонголт байдаг гэж бичиж хэлж байна лээ. Ном дээр бол яг пробо тгий сонгоно гэсэн юм бол байгаагүй. Яг уу нарийн проб нь нөгөө хэр нэвчлэлээс шалтгаалаад сонгож байгаа. За энэ түрүүн дээр харж байсанчлан хавиргаа хараад A line хараад B line харах. За энд бол ингээд өөрчлөлтөөнүүд нь хараж байна. A line энэ хэвийн A line харагдаж байна. За энд болохоор B line хэвийн B line харагдаж байна. Нэг хавиргаанд бол нэг ойролцоогоор 3 орчим B line бол хангалттай байдаг. За гэтэл энд одоо хавиргаа нь харагдаад энэ хоёрын хооронд харагдаж байгаа энэ шингэн бол pleural шингэн байгаад байна. За энд бол D зурган дээр одоо pneumothorax болцсон зураг байгаад байна. За тэгвэл энэ хавирганд бид нэр ингээд пробо тавиад харахад энэ B line бол маш олон харагдаж байна. Энэ бол үрслийн шинж тэмдэгтэй байгаад байна. Гэх мэтчлэн одоо ялгаануудыг ингээд хараад тань гэсэн үг. Яг мэрэгжлийн түвшинд одоо төрсөн ажиллагааны эмчийн түвшинд харахгүй ч гэсэн. За мөн X-ray-ээр одоо хараад хянж болно. X-ray дээр бол яг уу хаалгааны
дээр байрлуулахад айгүй төвхтэй төсөө харуулад тэгээд харуулад radiation хит цэцрэг байлгаад ингээ харахад бол айгүй төвхтэй байх боломжтой. Гэхдээ ер нь бол бид нэр мэдээлжүүлэх инженер олж хараад ямар өөрчлөлтүүдийг баргаа тойм харах чадвартай байх хэрэгтэй. За тэгээ фокус дээр бол яг хуу бид нэр шууд гар дээр шууд практикли ашиглах боломжтой байдаг учраас хитэн шинжилгээ илүү хялбар байх боломжтой байдаг байна. За энэ дээр бол шлуун даачиг, зүрхний даачгууд болон энэ абдоминал хөвлийн даачгууд дээр болохоор юу харах боломжтой байдаг вэ гэдэг талаар харуулж байна. Хөвлийн даачиг бол илүү гүнийг харах боломжтой. За шлуун даачгаар бид нэр пневмотораксыг хараад таних боломжтой байдаг. За түрүү хэлж байсанчлан 8 болон 12 цааны протокол гэж хэдэм блэ. Тэгэхээр зэжний түвшинд антериор, латерал, постериор байрлалд бид нэр хараад одоо хурдан дүгнэлт хийх ёстой байна. Хурдан дүгнэлтүүдээ хийхэд бол ингээд тойм харах аргууд гэсэн үг. За A line-ыг түрүү хэлсэн, B line бол энэ хүндлэн хэлж байгаа. За тэгээд одоо пневмотораксын дээр бол ямар ч lung sliding бол харагдахгүй ингээд байдаг бахна. B line нь харагдахгүй, lung pulse нь харагдахгүй ингээд пневмоторакс болохыг бид нэр харах хэрэгтэй байдаг бахна. За түрүү хэлсэнчлэн нөгөө хэвэндээ бол бид нэр тавихад B line бол 1-3 дотор байна. 3-аас дээш байх юм бол эмгэг өөрчлөлт байгаад байна. Уушгины хам байгаад байна уу, арц байгаад байна уу, lung fibrosis байгаад байна уу гэдэг бас ялгаанчлах шаардлага гардаг. Pleural effusion-ыг бол түрүү харсан. За батлаг өөрчлөлтүүд бас байж болно. Эсвэл нэвчтсүүд байж болно. За тэгвэл энэхүү одоо хитамин шинжилгээнд дээр үндэслээд яг шууд 100% онцлно гэж онцлох зорилготой биш. Ер нь бол яг үнэн байх магадлал нь 90.5% байдаг. Энэ ультрасаундыг, лан ультрасаундыг ашиглаад ямар одоо протокол байдаг вэ гэхээр Blue протокол гэдэг энэ протоколыг даах юм байна. За энэ нь болохоор уушгины lung sliding харагдаж байгаа юм бол B line хараад B line нь хэтэрхий олон буюу 3-аас дээш байх юм бол уушгины хам байх эрсдэлтэй байна. A line байх юм бол A line харна гэсэн. A line хэд олон байх юм бол бид нэр одоо vein-ийн analysis одоо vein-ийг хардаг гэсэн үг. За vein-ийг харахад бол thrombosis vein байх юм бол энэ pulmonary embolism байх үедээ за одоо vein хэвэн байх юм бол энэ stage 3 руугаа ороод postlateral alveolar end pleural syndrome байна уу? Тэгвэл уушгины нэвчцтэй уушгины хатгаа байна уу? Эсвэл COPD болон астм байна уу гэдгийг одоо сэжиглэх нэг протокол гэсэн үг юм байна. За одоо A, B, C line нь ерөөс харагдахгүй байх юм бол пневмоnia байх юм уу? За гэтэл бүр харагдахгүй байх юм бол шууд пневмотораксыг хамгийн түрүүнд бодно. Ер нь бол пневмоторакс байх үү те. За уушны үйл ажиллагаа гээд явах нь байна. За энэ дээр бол яг уу дүрслээд харуулчихсан байна. Ер нь бол A line ямар байдаг, B line одоо 3-аас дээш байх нь бол өөрчлөлттэй буюу уусхийн харьцаа гэдэг extravascular lung water гэдсэн зүйл байх нэ. Хаван байна гэдгийг хэлтгэж байна. За энэ дээр бол lung point-а харах нь байна. За зарим одоохоны M mod дээр нь тавиад хараа гэх мэтчлэн байдаг бахна. За pleural effusion байна уу гэдгийг маш сургууль хугацаанд харах хэрэгтэй байдаг. За ер нь бол chest x-ray харах, тэгээд focus одоо аналитик хийх, за эсвэл одоо томографи хийх энэ гурван аргаас бол хамгийн одоо үр дүнтэй арга нь энэ дээр бол яг уу x-ray байгаа боловч бид нар хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй харах одоо хамгийн хурдан харах боломжтой нь бол ерөөсөө point of care ultrasound байгаад байна гэдгийг харахыг зорилоо. Анхаарлаа хандсан баярлалаа.